Дархуул аймгийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн скаутын бүлэгмийн сурагчдаас аймгийн засаг даргад тавьсан хүсэлтийн дагуу тус багийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчтэй 16 дугаар сургуулийн нөхцөл байдалтай өнөөдөр танилцлаа. Уг сургуулийн барилга нь 1978 онд ашиглалтад орсон, одоогоор 1700 гаруй сурагчид 36 танхимаар хичээлдэг. Спорт зал, сандал ширээ, барилга үүнтэй энэ тэнцүү жилийн настай иж бүрэн засвар шинжилэлт хийгдэж байгааг байна. Өнөөдрийн уулзалтаар тус сургуулийн спорт зал, сандал ширээг иж бүрэн шинжлэх, эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөө болон технологийн дахинд засвар хийх, гадна хөлбөмбөгийн талбайг зөвлөгжүүлэх ажлыг хийхээр шийдвэрлэлээ. 16 дугаар сургуулийн хувьд нэг проблемтай асуудал нь бол Оросын улмын улсын өмчлөлт байдаг учраас ер нь хөрөнгө оруулалтуудыг томоохон хэмжээний хөрөнгө оруулалт дэд бүтцтэй холбоотой асуудлуудыг өнөөдөр хүртэл дөрөвтөө шинжилж хийж чадаагүй бас юм зовлон бий. Яг гэвэл Оросын улмын өмчлөл учраас гэхдээ өнөөдөр яг бодит амьдрал дээр энд Монголд хүүхдүүд маань хичээл сургуульдаа явуулж байгаа учраас цаашгүй хөрөнгө оруулалт хийх шаардлага байгааг нь өнөөдөр яг энэ хүүхдүүдээс мөн одоо сургуулийн өдрүүдээс гарсан саналын дагуу газар дээр нь үзлээ. За тэгээд дараа арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээ гэж шийдлээ. Боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд өнөө маргааштай багтаад сургуулийн санал ширээг иж бүрэн одоо шинжилж дуусгах бүх ангийн санал ширээнүүдийг одоо стандартын санал ширээгээр солино. За хоёрдугаарт спорт залыг за мөн одоо технологийн анги кабинетыг бас шинжилэн засварлах ажлыг зохион байгуулж хийхээр за гуравт нь нийтийн бие засах өрөөнүүдийг одоо шинжилж засах ийм арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар за дөрөвт нь бол эх 2026 оны төсөвт сургуулийн гадна талын биеийн тамирын талбайг одоо шинжлэх, ногоон зүлэгтэй болох ажлыг оруулахаар гэж төлөвлөлөө. За мөн одоо хүүхдүүдээс гарсан босон саналуудыг бодит ажил хэрэг дээр ялангуяа скаутын хүүхдүүдийг ажиллах байр нөхцөлөөр хангах, байр тавлах энэ асуудлуудыг бас газар дээр судалж шийдлээ. За хүүхдүүдээс гарч байгаа санал хүсэлтийн дагуу сайн байцгаана уу хүүхдүүд. Хүсэл саналын дагуу бас боловсролын салбарын удирдах ажлын зөвлөгөөнийг зохион байгуулж ийя. Энэ дээр бас хүүхдүүдийн санал хүсэлтүүдийг боловсролын байгууллагын удирдлагуудаар дамжуулж бас хийж хэрэгжүүлэх арга хэмжээнүүд бас анхаарах ёстой зүйлүүд байгааг бас олж харлаа. Тэгээд энэ уулзалтын мөрөөр бол бодиттой үр дүнтэй ажлууд хийгдлээ гэж дүгнэж байна. Сургуулийн эрэгтэй ариун цэврийн өрөөл гэхэд хаалгагүй, хичээлийн сандал ширээ ахлах ангийн сурагчдын стандартад нийцэхгүй хуучирсан. Биеийн тамирын заалны хувьд агааржуулалтгүй дулаан алдагдaltaй байгаа нь тэдэнд хүндрэлтэй байдаг талаар сурагчид ярьж байна. Эмэгтэй өрөө нь болохоор аюул жижигхэн хаалгагүй 2 анги тавцаад оронгууд 20-20 охтууд болчихсон 40 охтууд болчихоор ердөөсөө тэр 5 минутанд хуцаасаж амждаггүй. Тэрийг ярьсан. Тэгээд эмэгтэй хуцаалах өрөө нь 0 байдаг. Тэр 0-ыг биднээсийг оруулахгүй багш нарт түгжиж явцдаг. Тийм болохоор тэрийг бас гүндэж хийсэн л дээ. Тэгээд эрэгтэй нь болохоор ямар ч агааржуулагч байхгүй. Ингээд тэр чинь баахан хүүхдүүд орж байгаа ингээд бас тий үнэр танаар гэж бас тэгээд ямар ч агааржуулагч байхгүй гэд хэлсэн. Тэр нүүрэн талын анги танхимууд айгүй өдөө ингээд хичээлийн цэгэр цамцдаа суухад хүртэл ингээд даараа чичирдэг. Тэгээд зарим багш нар болохоор ингээд тийм ингээд хүүтэн ангид багтчаа зөрчил гэж тооцчдаг. Амарсан нөгөө гадуур хувц өмсөн штэ ингээд хүүтэн багтсан даарахаар гадуур цамц өмсгүүд наа чи ингээд зөрчлөө тийм юм байж болохгүй гэдээ уурлаад загнагддаг. Тэрийг бас хэлээд авсан амцсан. Сандал ширээний хувьд бол айгүй хэцүү ингээд би бол нөгөө амар өндөр хүн болохоор амар намхан ингээ өндөрт нь сандал бүр ширээтэйгээ бараг чицүү сандал за арьж чицүүн чи юу юм бэ? Нэг арай л хитрхийн өндөр сандал нь тэнгууд ингээд хичээл хийнгүүд нуруу өвддөг асуудал зөндөө их. Тэгээд сандал нь ингээд хадаасууд нь гараад ирсэн амар яаж байгаа заяа. Айгүй хэцүү. Тэгээ ширээ мөрэн ингээд тавцсан мавцсан ингээд салцсан төмөр хоорондоо ингээд зайтай амар хэцүү. Дархуул аймгийн 5 дугаар багийн аймаг сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид Дархан сумын 15, 16 дугаар сургууль, 25 дугаар цэцэрлэгийн нөхцөл байдал үйл ажиллагаатай мөн танилцж байна. Хэдий сургууль цэцэрлэгийн сурах орчин сайжирсан ч анги танхим хүрэлцээгүй байгаа учраас зарим ачаал ихтэй сургууль цэцэрлэгийг өргөдөх шаардлагатай гэлээ. Манай 15 дугаар сургууль 2500 хүүхэд сурах ёстойгоос өнөөдрийн байдлаар 2200 хүүхэд ингээд өнөөдөр сурж байна. Нэг ангид 3-аараа суух бүр ингээд тултлан суугаад ингээд хичээлээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнийг ингээд сургуулийн өргөтгөлийн ажлыг хийж өгөөч. Сургууль нэмж барьж өгөөч гэсэн саналыг 15 дугаар сургуулиас гаргаж байна. За 25 дугаар цэцэрлэг болохоор бас манай 5 дугаар баг дээр 0-18 насны 1800 хүүхэд байгаагаас 420 хүүхэд нь 0-5 насны хүүхэд байдаг. Энэ хүүхдүүдийг ерөнхий боловсрол сургууль нэмэх боловсролоор хангахад 100% хүүхдийн өвчин чадaltaй ганцхан цэцэрлэг манай дээр байгаа. Ингээд цаашдаа бас цэцэрлэгийн үйл ажиллагааны бүтээмжийг сайжруулах нэмэлт шаардлагатай зүйл тийм бас байгаад байна. Аймаг сумын төлөөлөгчдийн зөвгөөс болохоор
төсөл хөтөлбөрт бас зарим нэг ажлуудыг оруулж өг англи засаг даргатай хамтраад иж бүрэн одоо ингээд засварт хийх ажлуудыг ингээд яг газар дээр ингээд шийдээ явж байгаа маш том амжилттай үйл ажиллагаа болж байна. 16 дугаар сургуулийн зарим анги танхим дулаан алдагдaltaй хүйтэн байдаг учраас мэрэгжлийн байгууллагаар шалгуулах үүргийг өнөөдөр мөн өглөө Дархуул аймагт боловсрал 2032 хөтөлбөр үргэлжилсээр байна.